байгууллагын хабитат төсөл иргэдийн санал авах болоод тэдний амжиргааг дээшлүүлэх тал дээр нийслэлийн удирдлагуудтай хамтран ажилласан. Тэгвэл өнөөдөр хабитат төслийн төлөөлөгчид нийслэлийн засаг даргатай уулзсан ажлын цаашдын төлөвлөгөөг танилцуулан санал солилцлоо. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн оролцоотой газрын зураглал хийх явцад нэгдсэн үндэстний байгууллагын хабитат төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм а. Цаашдаа бидний байгуулах гэж байгаа Баян хушуу дэд төв, Сэлб дэд төвийг зураглах төлөвлөх явцад зураг төсөл хийгээд иргэдийн оролцоог хамгийн ихээр идэвхтэй болгож чадсан нь Азийн банк болоод Жайзагаас санхүүгийн дэмжлэг авсан хабитат төсөл гэж хэлж болно. Тэгвэл тэд өнөөдөр нийслэлийн засаг даргатай уулзсан цаашид иргэдийн хөдөлмөр эрхлэлт болоод ядуурлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Түүний хажуугаар нийслэлийн удирдлагуудад болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтран ажиллах байгууллагуудын оролцоо маш чухал үүрэгтэй ч онцлсан юм. Учир нь дахин төлөвлөлтийн хүрээнд хотын захиргаанаас хөрөнгө санхүү хийгээд удирдлагын явцад дутмаг байсныг хэлж байлаа. Цаашдаа энэ тал дээр анхаарах хэрэгтэй ч мөн дуулгасан юм. Харин хотын захирагч Батүл хэрэгжүүлсэн ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгахад гэр хорооллын гэлтгүй хотын шин төв байгуулах ажилдч нэгдсэн үндэстний байгууллагын хабитат төслийн зүгээс хийх зүйл их байгааг хэлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхэлсэн ажлаа үр дүнтэй хүлээлгэн өгөх, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөлтийг бий болгоход нийслэлийн зүгээс хөрөнгө санхүү бий болгохоор ажиллах хэрэгтэй байгаа юм а.